Унтаа зунч хэмээн алдаршсан агуу зөгнөгч Эдгар Кейси. Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Нострадамус, Ванга, Эдгар Кейси гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурддагдсан байдаг. Эдгар Кейси нүдэн анин зүүдний ертөнцөөр аялах үедээ зүүн савингоо хэлдэг байв. Харин сэрснийхаа дараа тэр тухай юу ч сандаггүй байсан гэдэг. Тэр бол дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зүүн бэлэгтний нэг Эдгар Кейси юм. Түүнийг алдарт зүүнч Вангагаас дутахгүй гэлцдэг. Ангаах ухааны ямар ч мэдэгдэхүүнгүй тэрээр элдв өвчнийг андахгүй уншилж хүмүүсийг ангаадаг байжээ. Эдгар Кейси 1877 оны 3 дугаар сарын 18-нд Америк нэгдсэн улсад төржээ. Алдарт сүнс судлаач Эд Шидтэн хэмээн нэрд гарсан Эдгар Кейси 30-аад оны дунд үед хүмүүсийг алсын зайнаас сэмжилтгээрээ зартай байсан бөгөөд тэрээр парапсихологийн шинжлэх ухаанд томоохон байр суурь эзэлдэг. Кейси эмчилгээ хийхдээ гипнозын хагас унтаа байдалд орж энэ үед нь түүний амаар элдв төрлийн сүнснүүд тэрхүү өвчний онош болон хэрхэн эдгэрүүлэх талаар хэлж өгдөг байжээ. Кейси өөрийнхөө тухай ярихдаа намайг 13 настай байхад манайх Кентукки муж улсын Хопкинсвилле хэмээх нутагт хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг байсан билээ. Энэ үед л өөрийнхөө гоц чадварыг олж авсан юм. Нэгэн өдөр ганцаараа гэртээ сууж байтал би гэртээ ганцаараа бос байгаагаа гинэт мэдэрсэн бөгөөд дээшээ хартал нэгэн эмэгтэй хүн өмнө минь зогсож байлаа. Тэр эмэгтэй нарны эсрэг зогсож байсан тул би түүний нүүр царайг сайн харж чадаагүй юм. Тэрээр юр бусын маш уянгалаг хоолоогоор надтай ярилцаж чиний мөрөглийг би сонсоод ирлээ гэд чи хүссэн зүйлээ надад хэл. Би чиний хүсэлтийг биелүүлье гэсэн юм хэмээн ярьжээ. Кейси энэхүү бүсгүйд би хүмүүст тусалж ялангуяа өвчтөе хүүхдүүдийг эмчлэхийг хүсэж байна хэмээн хэлсэн байна. Үүний дараа тэр бүсгүй гинэт ирсэн шигээ гинэт алга болсон тул Кейси энэхүү басан үйл явдалд нэг л итгэж өгөхгүй ухаан санаа нь самуурсан мэт санагдсан ажээ. Кейсигийн багш нь түүнийг хичээлдээ анхаардаггүй хэмээн үргэлж загнаж эцэг эхт нь хэлдэг байсан бөгөөд эцэг нь түүнийг ч зөвшөөрдөг ажээ. Ийхүү нэгэн өдөр эцэг нь түүнд зөв бичгийн дүрмийг заавал зааж сургахаар сулгасан байна. Гэтэл гинэт түүний чихэнд өнөөх бүсгийн уянгалаг дуу хоолой сонсогдож чи одоохон баг зэрэг унтчих тэгвэл чи бүх зүйлийг сурна гэсэн ажээ. Кейси ядарч байна хэмээн эцэгтэй хэлж баг зэрэг амархыг гуугаад тэр чихтэй хэвттэл дороо унтсан байна. Удалгүй Кейси босч эцэгтэйгээ өнөөх зөв бичгийн дүрмээ яртал тэр хизээний бүх дүрмийг мэддэг болсноор үл барам аль номны хэддгээр хуудсанд ямар зурагтайгаар тэрхүү дүрмүүдийг бичсэн байгаа хүртэл дуржигнан ярьсанд эцэг нь ихэд гайхаж байжээ. Түүнээс хойш Кейси ямар нэгэн номыг дэрлэн унтсан даруйда тухайн номыг бүр цээжилчихдэг болсон байна. Удалгүй Кейсид анх удаага хүнийг эмчлэх онцлог чадвараа мэдэрсэн нэгэн үйл явдал болсон байна. Тэрээр хичээлийнхээ завсарлагаанаар гадаа явж байтал хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг санамсаргүйгээр түүний хүзүүнд ирж цогсон ажээ. Тухайн үедээ сүртэй өвдөж хавдаагүй тул энэ талаар нэг их тоолгүй гэртээ харсан боловч тэрээр удалгүй бөөлжиж халуурч гэмтэл авсан болгон тодорхой болсон байна. Гэвч тэр шөнө Кейси зүудэндээ ямар нэгэн зүйл яриад байгааг нь эцэг их нь босч анхааралтай сонсвол бөмбөгөнд цохиусны улмаас нугсандаа гэмтэл авсан бөгөөд түүнийг маргааш сонгон эрдэн шишийн гурил мөн өөр зарим ногооны хамт зурж хүзүүн дээр нь тавьбал хурдан эдгэрнэ хэмээн ярьсан ажээ. Эцэг их нь хүүгийнхээ ярьснаар эмчилж үзэх нь лавтай хор болохгүй хэмээн ярилцаад маргааш нь өнөөх зүүдэндээ ярьсан ёсоор нь гурил зурж хүзүүн дээр нь тавьснаас хойш хэдхэн цаг болоод Кейси цоо ирүүл болсон байлаа. Харин тэр өнгөрсөн хэдэн өдрийнхөө үйл явдлыг огт санахгүй байсан гэдэг. Энэхүү тэр юр бусын чадвартайгаа бага насандаа мэдэрч насан туршдаа түүнийгээ хөгжүүлжээ. Кейси ямар нэгэн хүнийг үзэхдээ орон дээр аятайхан хэвтээд далд ертөнцтэй холбогдсон унтсан мэт таг болдог. Тэгээд сонирхож буй асуултанд нь хариулдаг бөгөөд сүүлд нь энэ бүхнээ юр сандаггүй байсан нь тэрээр мэдээлэл авахын тулд гүн трансад ордог байсны баталгаа юм. Алдаж хэлсэн тохиолдолд мөнгөө үг дуугүй эргүүлэн өгдөг байсан тэрээр олон хүний өвчнийг уншилж олон хүний бизнест тусалсан гэдэг. Кейси 14,000 орчим зөгнөлт зураг сүлдээсэн бөгөөд тэднийг унтаж явах үедээ зохиосон учраас нойрсож буй зүнч хэмээн алдаршжээ. Виржиниа Бич хотын судалгаа шинжилгээ ангижрал гэгэрлийн холбооны хаан дээр Кейсийн трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейси Япон ус номхон далайн усанд автна. Шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөнд өртөн устна гэх мэтчлэн зөгнсөн байдаг. Тэрээр шинэ зууны эхэндээр тохиох эрс сэргэлтийн тухай өөр олон зөгнөлүүдийг хэлсэн байдаг. Америкийн агуу зөнч Кейси 20 дугаар зууны дунд үед буюу 1945 оны 1-р сарын 3-нд нас барахаасаа 1 сарын өмнө Эдгар Кейси коммунизм нуран унаж зөвлөлт холбоот улс ойрын ирээдүйд задарна гэж хэлсэн нь тухайн үедээ идэвхтэй аргагүй зүйл байлаа.
Учир нь улаан арим дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулж сүр хүч нь эд оргилсон тэр цаг үед галзуу хүн л ингэж хэлэх байсан биз. 20 дугаар зуунд дуусаагүй байхад л коммунизмын мөхөл эхлэн гэж тэр хэлээ зогссонгүй. Коммунизмаас ангижирсан Орос оронд хямрал нүрлэн. Тэр хямралыг мөнгөн тэмдэгт дээрээ бид бурханд итгэдэг гэж бичсэн ард түмэнтэй нөхөрсний хүчинд ажралгүй давна гэсэн байдаг. Шилжилтийн үеийн хямрал хүндрэлтэй Оросын эдийн засагт яалтчгүй Америк доллар хүчтэй нөлөөлж байсан нь түүний зүүн үнэн болохыг нотолдог. Тэрч бүхэл зөвлөлт холбоот улс коммунизмын дараах шилжилтийг амжилттай гэдэлж 2010 он гэхэд хуучны их гүрний нөлөөгөө баттай сэргийн тогтооно гэжээ. Орос улстай сайн харилцаатай улс орнууд амар тайван амьдарч хөгжих болно гэж тэр хэлсэн байна. Тэр 2010 оноос Оросын албаны улс хуучны холбоотноо эргэж сэргийн зөвлөлт засгаа тогтооно хэмээн зөвгөнсөн байдаг. Хэдэн жилийн өмнө үүнийг хид ими яриа гэж үзэхээр байсан бол одоо энэхүү зөвнөл биелэлээ олоход болохгүй гэх газаргүй болжээ. Кэси шашныг талаар хэрхэн зөвнөж байсан нь онцгойлон анхаарах асуудлуудын нэг яалтчгүй мөн. Оросын шашны хөгжлөл дэлхийн ертөнцид амар амгалан итгэл найдвар авчирна гэж тэр бас үзэж байв. Хятад улс төрийн хувьд хүчирхэгч нь. Тэгэхдээ Христ шашныхан улс төрд ихээр орж ирснээр ийм хүчирхэгч нь гэж тэр зөвгөнжээ. Хятад нэг л өдөр Христийн шашны үлгий болно. Хүмүүний хэмжүүрээр үүнд урт хугацаа хэрэгтэй ч Бурхны зүрх сэтгэлд энэ бол нэг л өдөр. Яагаад гэвэл Хятад сэргэн гэж тэр хэлсэн байдаг. Хятад гэдэг орн сэргэн мандаж хөгжлийн хурдаар дэлхийн шилтгүүдтэй өрсөлдөж эхлэн гэдгийг ямар ч футурологч судлаач зориглон хэлж чадхааргүй нөхцөлд тэрээр ийм хэлсэн нь өнөөдөр түрүүчээсээ биелж эхлээд байна. Алдартай зүүн бэлэгчид ч аюул ослын тухай удаадараа сэрэмжлүүлэн ярьж байсан. Нойрондоо зөгөндөг Эдгар Кейси 21-р зууны эхний хагаст маш том геологийн сүрэл болохыг урьдаас олж харжээ. Кейси галтуул дэлбэрэхэд нар сүүмийн бүүдэж, үнс нурам нүд наалтуулж эхэлнэ. Өрнөдийн хэсэгт дэлхий хагарах болно. Бүгд далай тэнгист живнэ. 21-р зууны эцэст дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөж, Алс орнод Сибирт банан, манго жимс ургана. Африкийн өмнөд хэсгийг мөс бүрхэн хэмээн өгүүлжээ. Тэр өөрийн энэ зөвгөнлөө одон орны тооцоогоор баталсан гэдэг. Дэлхийн 3 дугаар дайнгиж болохгүй. Харин оронд нь түүнээс дутхгүй хор хөнөөлтэй байгалийн гамшигт үзэгдэл сүрлүүд болно гэж тэр байгалийн мөхөл сүрлийн шинж дохио хараахан ажиглагдаагүй 1930-аад онд зөвснө нь өнөөдөр эд биелэлээ олсоор байна. Нью-Йорк, Коннектикут зэрэг Америкийн дорнод хэсэг газрын хөрснөөс арчигдана. Хавийн арлын галтуулууд сэргэхэд үүссэн хүчтэй давлгаанууд 3 сарын дараа Калифорний өмнөд эргийг усанд автуулж ор мөргүй болгоно. Карибын тэнгист газар шинээр бий болно. Антарктидын газар ил гарч ирнэ гэдэл олон зүйлийг тэр зөвгөнсөн байдаг. Нойрсож буй зүнч Эдгар Кейсигийн дэлхийн туйлууд солигдох тухай соронзонд туйлууд байраа солино хэмээн ярьжээ. Түүний өгүүлснээр энэхүү мэдээлэл эртний Египтийн пирамидуудын бүтцийг судлах үедээ олж авсан гэжээ. Энэ үйл явц байгалийн томоохон хэмжээний гамшиг дагуулна гэдгийг ч тэрээр үгүйсгээгүй. Америк нэгдсэн улс бусдаас илүүтэй өртөх бөгөөд газар нутгийнх нь ихээхэн хэсэг усан доогуур орох тухай Эдгар Кейси зөвгөнсөн юм. Албан ёсны шинжлэх ухаан элдв экстрасенсуудын таамаглалд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэдий ч харин Кейсийн зөвнөлийг үнний хувьтай хэмээн үздэг. Эрдэмтдийн тооцоосноор дэлхийн соронзонд туйлуудын шилжилт хамгийн сүүлд 780 мянган жилийн өмнө явагдаж байжээ. Сонирхуулахад 1900-аад онд Эдгар Кейси Сфинксийн баруун савар доороос олдох нууц өрөө хүн төрлөختний өмнөх өндөр иргэншлийн тухай ярина гэсэн бол Японы судлаачид 1989 онд үнэхээр уг баримлын зүүн хөлн доороос Хефрений суврагыг чиглэсэн нарийн хонгил байгааг радиологисаар илрүүлсэн байдаг. Тухайн үед Египтийн засгийн газар уг судалгааг үргэлжлүүлэхийг хориглосон нь олон улсын судлаачдыг гайхшруулж байлаа. Альва зүүн бэлэгтнүүдийн нэгэн адилаар тэр үл итгэгчдийн дайралт давталгоонд байн уртдаг байлаа. Нэгэнт биелсэн зөвгөнлийг нь ч хүртэл өгөөсгөх гэж оролдож байсан үе бий. Кейси өөрийн авьяас чадвараа лабораторийн нөхцөлд шалгуулахыг хүсдэггүй байсан нь ийм эргэлзээ танилцааг үүсгдэг байж ч мэднэ. Гэхдээ тэрээр өөрийн хэлсэн бүхэн нь хэрхэн биелснийг эргэн харахаар 2100 онд эргэж төрнө гэж хэлчихэд Бурхны оронд очсон байдаг.